Сайн уу? Ойр нэг бичлэг хийгээгүй сүүлийн үеийн сонир сайхнаас хуваалцъя гэж бодлоо. Би пилатест явж байгаа. Надад айгуу гоё таалагдж байгаа. Тэгээд миний өглөө ихэвчлэн өөрсдийнхөө өглөөний цайг, хүүгийнхээ өглөөний цайг, тэгээд нөхрийнхөө өдөр идэх ланчтай бэлдэж эхэлдэг. Би ер нь өглөө жоохон эрт босоод ийм удаан тайван өнгөрүүлэх дуртай. Цубакигийн нээлт болсон өнгөрсөн 7 хоногт нээлт маань их гоё болсон. Шампунь бол Цубаки шүү. Тэгээ Florist дээр очиж хумсаа бодуулсан, гоё вакс энтер хийлгсэн. Florist маань бас аюу гоё болсон байлээ. Дерма дээр ийм өөх заадлах, коллаген дэмжих аппаратанд орж эхэлсэн байгаа. Тэгээд би нэг их илүүдэл чинтэй биш ч гэсэндээ ийм гарны авгаамах, тэгээ гүзээ, гойны арчлах гэсэн нэг тийм хэцүү хэсгүүд байна. Тэднэрийг ер нь бол байхгүй болох зорилготой байгаа. Opposite гоё болсон. So yeah, заримдаа жоохон хүүтэнлэн. Тэгээд дерма дээр 2 дахь оролтоо орсон чинь жоохон өвдсөн. Эхний оролт бол нэг өвдөөгүй. Тэг яагаад гэхээр өмнөх нөгөө хүндүр маань байгаадсан юм шүү лээ. Гэхдээ энэ хоримтлах зүгээр ямар ч өвдөлтөхгүй арилчих юм бол өөхөнд ч тэнэг санагдана. Тэгээд надад болохоор энэ аппарат 2 оролт орсон ирнэ нэлийн хөрх үр дүнтэй санагдаж байгаа. Яагаад гэвэл ийм хатуу биш гүзээ маань цулцгоор болоод байгаа. Өмнө нь жоохон ийм хатуу бондоогоод идэв гэсэн юм аа.